Багаас 7 наснд барилдахаар хүрэлцэн ирсэн өсвөрийн бөхчүүдээ та бүхэндээ танилцуулъя. Аранга аймгийн Цэнгэр сумын харьяат Баянгол аваргууд академийн бүх мөнгө хоёрын онон. Захун аймгийн харьяат Баянзүрэг дүүргийн 79-р сургуулийн 1-р ангийн сурагч Баянгол аваргууд академийн бүх чадраа болын бат очир. Баянзүрэг дүүргийн 33-р сургуулийн бүх ууган баярын Эрдэнэ далай. Булган аймгийн Баяннуур сумын харьяат Эрдэнэ цогтын инг түшиг. Ховд аймгийн Мөст сумын харьяат Сонгон найрхан дүүргийн 124-р сургуулийн бүх Бат жаргалын баяр жавхлан. Говьалтай аймгийн Хөхмөрт сумын харьяат Баянзүрэг дүүргийн 97-р сургуулийн бүх За хоёр бүхэн барилдаан баруун талаараа золгоод шууд өний давхар барьцтай барилдаа эхэлсэн. За эндээс бол барилдаан гарч магадгүй дээ. За мушгад мэгт дуудлаа. За Эрдэнэ далайгийн зүүн гар шууд өний барьцтай. Дүүргийн 33-р сургуулийн бүх ууган баярын Эрдэнэ далай. За их шүүгийн 3 чалгарч үлдэж байна. За Баточир хүрэл медалийн төлөө барилдана.
За Төвшин баяр суглаагаа суглаарай. Дүүрэн баяр суглаагаа суглаарай. За хоёр бүхэн барилдааг илэг ус инжигний барьцнаас барилдаа эхэллээ. За хинэн ч давж мэдэн дээ. За МС телевизээс 7 хоног бүрийн ням гарагт зохион байгуулдаг Хөөрний шуугч хүүхдийн бүхийн барилдааны 6-аас 7 наснд хүрэл медалийг Ховд аймгийн Мөсд сумын харьяат Сонгон найрхан дүүргийн 124-р сургуулийн бүх бат жаргалын баяр жавхлан хүрэл медаль ингэсэн болж байна. За мөн хүрэл медалийг Төв аймгийн Заамар сумын харьяат Шижир алт сургуулийн 2-р ангийн сурагч Төвшингийн дүүрэн баяр анх удаага барилдаад хүрэл медаль ингэсэн болж байна. За энэ насанд мөнгөн медалийг Булган аймгийн Баян нуур сумын харьяат Эрдэнэ цогтын инх түшиг 2-р барин чалгаар мөнгөн медаль ингэсэн болж байна. За 6-аас 7 наснд алтан медалийг Баян зүрэг дүүргийн 33 дугаар сургуулийн бүх ууган баярын Эрдэнэ далай 1-р байрын чалгарч алтан медаль Хөөрний шуугч хүүхдийн бүхийн барилдаанд анх удаагаан төрүүлж байна. За алтан хүрэл медаль хүртсэн бүгчүүдэд баяр хүргэж спортын болон хичээл сургуулийн өндөр их амжилтыг хүсэн өрөөё.